За Монгол улсын үндэсний аюулгүй байдлын өвдөж одоо нэг тайлбар хийх болохгүй. Учир нь одоо энэ 2 дугаар 10 жилийн сургуулийн энэ хойдолд одоо энэ 4 давхар улаан тоосгон байсан сургууль, хувийн сургууль одоо ингээд гинт одоо гарч ирсэн явдлыг одоо Монгол улсын засгийн газар хариуцлага нь өөрөх ёстой. За энд байсан гараж байсан юм а. Тэгээ одоо гараж нь залга болчдөг. Тэгээ одоо энэ маш хурдан хугацаанд одоо энэ сургууль гарч ирсэн байгаа. За ер нь бол 1 минутын дотор л одоо энэ байшин үүссэн байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Гарч ирсэн байгаа. За энэ өөр Улаанбаатараас ингээд орон сууц элбийн аргаар одоо гаргаж ирж одоо хүмүүсүүдийг одоо ангаалгах, хүмүүсүүдийг гайхалд оруулж байгаа нь тун харамсалтай. Ер нь бол өөр Улаанбаатар хотын орон сууцны донд одоо янз бүрийн байшин одоо гинт одоо гарч ирэх явдал бол төвөөмөл байдлаар одоо илэрч байгаа. Одоо хөгжим бөжгийн дунд сургуулийн ажиглалд барьж байгаа орон сууцны байшин мөн л ялгаагүй гинт гарч ирсэн. За ийм байдалтай одоо 2 дугаар 10 жилийн сургуулийн хажууд л одоо ийм хувийн сургууль гарч ирсэн явдлыг бол хүмүүс одоо мэддэг нь одоо үндэсний аюулгүй байдлыг өчрөөд байгаа. Үүнийг одоо маш сайн бодох хэрэгтэй. Маш сайн одоо планж үзээд хариуцлага тооцох нь одоо шаардлагатай. Ер нь бол энэ Монгол Улсын цагдаагийн газар болон хөдөлгөөнд эргүүлийн албаных нь хийж байгаа энэ гар утсаар одоо хоорондоо тусгай сансрын станцаар одоо ингэж ярьдаг нь бол тун аюултай байдалд хүрсэн гэдгийг бас ойлгох зүйтэй. За ийм л сонио үйл явдлыг одоо өчигдөр хийлээ.